Монгол үндэсний ардчилсан нам. Та бүхэндээ юуны өмнө Монгол үндэсний ардчилсан намын 20 жилийн ойн баярын мэнд хүргье. Манай үндэсний өвсөл бол хоёр намаас бүрэлдэж байгаа. Нэг нь бол Монголын ногоон нам, нөгөө нам нь бол Монгол үндэсний ардчилсан нам. Тэгэхээр бид бол энэ төрийн эрх барих улсын их хурлд ард түмний төлөөлөн төр туршил засгийн үйлс хэрэгт энэ хоёр намын хамтын мөрийн хөтөлбөр боловсруулан оролцсон билээ. Манай Монгол улсын хөгжлийн хамгийн гол хоёр тулгуур бол нэгдүгээрт боловсрал, хоёрдугаарт эрүүл хүн ард. Тэгэхээр боловсролын асуудал бол өнөөдөр их олон талаас нь ярилцаж тэгээд хэдийгээр Монгол улсын хүн амын 60 орчим хувь нь үнэхээр сурч боловсрох насны залуучууд байгаа хэдий боловч ийм чухал хэрнээ бид нар бас өндөө боловсролын асуудлаа шийдэж бас хараахан чадахгүй улс орны хувьд бол энэ тулгамж байгаа асуудлуудын бас үндсэн нь боловсролын салбарын бас хямралтай уялдаатай байгаа нь бол хэн болгонд ойлгомжтой. Боловсролын ерөнхий хууль батлагдаад одоо нэг хэдэн жил болж байна. Тэгээ энэ ерөнхий хуулийн хүрээнд хэрэгжиж байгаа энэ шатанд нь бол тулгамж байгаа асуудлууд байна. Тэгээс боловсрол бол бас зөвхөн одоо сургуулийн өмнөх болон ерөнхий дээд агсан түвшний магистр доктор гэж зогсохгүй одоо насан туршийн боловсрол гэдэг хогтхон бол байгаа. Тийм учраас хүн болгон байнгын суралцагч тэгжээж манай нийгэм урагшлна. Миний одоо хамгийн их санаа зовж байгаа нэг юм бол одоо боловсролын салбарын дээд боловсролын юм уу эсвэл мэргэжлийн боловсролын төгсөгч болон хөдөлмөрийн зах зээлийн энэ хэрэгцээ шаардлагын хооронд бол ийм уялдаагүй байдал хэдэн жилийн турш явж ирлээ. 2018 оны байдлаар харахад бол ихтэй сургууль төгсөж байгаа залуучуудын 60% нь мэргэжлэрээ ажиллаж чадахгүй байна. Эсвэл мэргэжлэрээ ажиллах ажлын байр олдохгүй эсвэл хүсэхгүй байна гэдэг юм судалгаа байсан. Хэдийгээр боловсролын салбар хөдөлмөрийн бодлого хоёр хоорондоо уялдаа хангахын төлөө энэ сүүлийн 8 жил чармааж ирсэн боловч энэ тоо төдийлөн өөрчлөгдөөгүй одоо нэг 55% байна гэсэн судалгаа сүүлийн датахаар гарч байгаа. Тэгэхээр өнөөдөр олж авж байгаа боловсрол нь тухайн хүний өөрийнх нь хөдөлмөрийн зах зээл дээр ажил эрхлэх шаардлагыг хангаж чадахгүй байна. Эсвэл бол нөгөө ажлын байрны олдцтой нийцэхгүй байна. Тэгэхээр энэ бол нэгдүгээр санаа зовж байгаа асуудал маань. За хоёрдугаар санаа зовж байгаа асуудал бол бид мэдлэг тулгуурласан эдийн засаг одоо шинжлэх ухаан технологи тулгуурласан эдийн засаг гэж ярьдаг боловч яг үнийн эрхтэй улсын төсвийн хуваарлалт бол яг энэ зорилттойгоо нийцэхгүй байгаа. Одоо хөгжсөн улс орнууд, өндөр хөгжилтэй улс орнууд бол улсын төсвийнхөө 6 орчим хувийг шинжлэх ухаан технологи, мэдлэг бүтээх, инновац эдгээр чиглэл рүү зарцуулж байхад өнөөдөр манай Монгол улсын төсвийн 0.17% нь шинжлэх ухаанд зарцуулагдчихэв. Тэгээ ийм үед яаж бид нар мэдлэгийг шинээр бүтээж бий болгох юм бэ? Яаж бид нар эрдэмтэн судлаачдынхаа лабораторид хоног төхөөрөмж судалгаа их орчныг бүрдүүлэх юм бэ? Яаж бид одоо дэлхийд өрсөлдөхүйц эрдэмтдтэй эрдэмчлэгийн ажил дээр нь байх боломжийг хангаж өгөх юм бэ? Бид нар хамаг байдаг чадварлаг эрдэмтдтэй залуучуудаа өрсөлдөөнд гадагшаага бас алдж байгаа гэж хэлэхэд бол хийсдэггүй. Тэгэхээр энэ бол нөгөө Монголын залуучууд олноороо дайжж байгаа тэр дундаа эрдэм номтой нь илүү их өрсөлдөөд ингээ гараа явж байгаа нь бол үнэхээр надад маш хүнд байдаг. За тэгээ яриад бол маш олон асуудал байна. Гэхдээ өнөөдөр бид энд шийдэл хэлэлцэж байгаа учраас тэгээ та бүхнийхээ бас мэрэгэн оюунд найдаж бас та бүхнээс гарах зөвлөмж, дүгнэлт, саналыг бол бас хүлээж байх болно. Тэгээ та нартай амжилт хүсье. Тэгээд Монгол үндэсний ардчилсан намын гишүүд, дарга, дэмжигчид бүгдд нь 20 жилийн ойн баярын мэндийг дахин хүргье. За баярлалаа. Улс төрийн нам бол бодлого боловсруулж хэрэгжүүлдэг байгууллага. 21-р зуунд ялангуяа 20-р зууны намын юу бол өөрчлөгдсөн. Тэгэхээр энэний бас нэг үлгэржтэй юм болов. Намынхаа ойг тэмдэглэнгээ салбарын хүмүүсийн нүрээр ярьж байгаа нь их баяртай байна. Энийг би хэлмээр байна. Би өөрөө техникийн боловсролтой хүн, байгалийн шинжилгээ ухаанд сонирхож байсан учраас
магадгүй тэгж боддог байх. Байгалийн өгөгдөл дээр тулгуурлаж нийгэм хөгждөг гэж боддог. Монгол орн бол далаагаас хол эрс дээр суур амьсгалтай, эмзэг байгальтай, их юм тариад яхаар тохиромжгүй. Тэгтээ их тийм гой үлдгэслэнтэй, эрхэмсэг, эмзэг юм хайр татгууч нутаг. Энэ нутаг дээр юм тариад бөөгнөрөд амьдарч чадахгүй учраас мал ахуй хөгжсөн. Түүнийгээ дагаад Монгол ахуй, Монгол соёл, хэл тэрнийг дагсан бас эдийн засаг нийгмийн бүтцтэй улс. Тэгэхээр энэ зүйл маань ингээ хэдэн мянган жил явж ирсэн юм. Суурин иргэншилтэй их гүрнүүдийн дунд байсан ч гэсэндээ өөрөөрөө оршиж ирсэн зүйл одоо нэг хэдхэн жилийн дотор өөрчлөгдөхгүй гэдэгт бол би итгэлтэй байдаг. Яаж ч хотсон юу ч болсон Монгол хүн монголоор байх хэрэгтэй. Харин нөгөө талдаа дэлхийн Монгол болгож байгаа бол суур хүн нь Монгол байгаас. Ялангуяа энэ хиймэл оюун технологийн 90-100-д техникийн чадварыг бол хүмүүс авч чадна. Эхлээд хүн болох хэрэгтэй. Мэргэжлийн хүмүүс нь цугласан юм байна. Та бүхэн маань сайхан хэлцээд гоё мэрэгэн санаатай хилцүүлэг амжилттай зохион байгууллаасаа гэж бодож байна. Тэгээд бүгдээрэнд нь сайн сайхныг хүсье. Баярлалаа. За миний илтгэл бол амжиргаатай авьяаслаг агуу Монгол гэсэн сэдв. Яг агуу Монгол гэсэн сэдвийг авах гэхээр агуу хүчрхэг Монгол улсын үед ямар хөө байсан бэ гэд ингээд түүхийг үзэхээр нэг хүний чадамжийг нийт дэлхийн хүний одоо өөртөөгөө ажил гэдэг юм уу сонирхол чиглэл мэрэгжилтэй хүний дунджаас дээгүр болгосон байгаа. Ур чадварыг мэдлэгийг ингээд бүгдийг нэгэн чиг зүгт чиглүүлж чадсан учраас хүчрхэг агуу Монгол улс байгуулагджээ гэж. Өнөөдөр бид нар төгсөгчд маань амжиргаатай байж чадж гэнэ үгүй юу? Авиас чадвар нь төгөлдөрж чадж гэнэ үгүй юу гэдэг асуудал маш чухал. Эндээс агуу Монгол болох эхэлтэй өгнө гэж ингэж үзэж байгаа юм аа. Тэгээд Мишель Факолт, Жал Дулез гэдэг энэ Францын мундаг философчид, дээрэс нь Австри, Германы олон философчид нийлээд нүүдэлчдийн философи гэдэг ном гаргасан. Ирээдүйн нүүдэлчд гэдэг. За тэнд юу хэлж яах гэхээр яг саяны Золжаргал гишүүний хэлдэг. За энэ технологийн эринд ер нь ямар улсууд үлдэх юм бэ гэж. Тэгээд энэ судалгаан дээр нь бол яг энэ олон одоо улирлын өөрчлөгдөн давтагддаг, орчинд амьдардаг нүүдэлчин улсууд тэдний одоо хувилбар сэтгэлгээ бүхий тарих ирээдүйн цаг үед хамгийн сүүлд үлдэж ажиллах ийм чадамжтай гэж ингэж өгүүлсэн байгаа. Тэгээ энэ нь бол монголчуудын чадварыг хэлж байгаа. Дээрээс нь дасан зохицох хийгээд төсчүүлдэх одоо хамгийн чадварлаг байхын одоо тод идэрлээ гэж ингэж харж байна. За хүүхдийн хөгжлийг бол бүгд салбар энэ чиглэлийн улсууд юм чинь ерөнхийдөө бол бараг 6 нас хүртэл одоо тодорхойлдог болж байгаа шиг байна. Бараг 2-3 наснд ихэд хүүхдийн тархины бараг бүрэн инсталл хийгдэг. За тэрнээс хойш 10-11 хүртэл бол яах юм сургах байх. Энээс хойш бол илүү одоо охтуудын сонирхол, өвгүүдийн сонирхол шилжилтийн насанд их өөрчлөгддөг учраас энэ үед бол сурах үйл явц нэлээ саармагчдаг гэж үздэг. Тийм ч учраас бидний өнөөдрийн одоо Монгол Үндэсний арчсан намын дэргэдэх энэ хөгжлийн хөтөч судалгааны байгууллагын одоо зохион байгуулж байгаа энэ хэлцүүлийн гол зорилго нь бол суур боловсрал, баг боловсрал, хүн болох багаасаа ер нь бол ирээдүйн одоо хүнийг суурийн тавина гэдэг ийм зорилго. За дараа. Бидний дүгнэхтэй бол өнөөдрийн энэ албан журмын боловсрал гэдэг за one fits all гэд одоо нэг арзмаарт бүгдийг сутгах буюу энэ конвейерийн маягийн энэ сургалтын систем бол энэ хүүхдүүдийн одоо сонирхлыг бууруулах, төрөлхийн өгөгдөл авьяас чадварыг дарангуйлах. Тэгээ одоо чадахгүй бүх хүүхдүүдийг мэддэг юм шиг, мэддэггүй юм шиг ийм болгож хувиргадаг. Тэгээ энээсээ болоод мэрэгжлийг маш их тохиолдлын байдлаар урсгалаар сонгодог. Сурах сонирхолгүй учраас буруу зүйлд автдаг, бусдыгаа уруу татдаг. За ингээд сургуульд орсон олигтой сурдгоо тэндээсээ шалтгаалаад ажил мэргэжил, ажлын байранд орсон ч гэсэн одоо үнэлэгдэх чадамжгүй. Яг ийм байдлаар амьдралын дараагийн сонголтууд, гэр бүл сонголт, гэр бүл зохион байгуулалт энэ бүх юм ингээ хамаараа явждаг учраас энэ бол ерөнхийдөө сургаж гэнэ үү? Илүү л одоо бүр эвдэж гэнэ үү гэдэг. Энэ асуултыг бас тавих юм цаг болоод байна.
За хэрвээ бид арай өөр байдлаар альтернатив гэдэг юм уу солонгон ийм боловсролыг хэрвээ сонгох юм бол хүүхдүүдийн тэр унган өгөгдөл авьяас бол илүү төгөлдөрж илүү чадварлаг хүмүүс бий болох, ажил мэргэжилдээ дуртай болох, бие бинийгээ хүндэтгэх, сурсан мэдснээрээ бие бинийгээ хүндэтгдэг, багаар ажиллах чадвар илүү төгөлдөржих, за ажил мэргэжлийн үнэлэмж өөрчлөгдөх, салбарын мэргэжлийн холбоод мундаг болох, за цалин хангам нэмэгдэх, улсын бүтээмж хийгээд одоо үр ашиг илүү нэмэгдэх тэр ийм одоо олон талын давуу талтай гэж ингэж үзсэн. За түрүү ундраа гишүүний судалгаан дээр 60% гэжсэн. Ер нь бол ихтэй сургуулийн төгсөгчдийн 80% төгссөн мэргэжлэрээ ажиллахгүй байна гэдэг ийм судалгаа байсан. За энэ жаахан мэдээлэл нь хоцорсон байж магадгүй. Гэхдээ ер нь бол энэ олон жил тэр би түрүү дурдсан 2 наснаас 22 3 хүртэл сурчаад тэгээ юу сурваа гэдэг бол өөрөө туйлын том асуултын тэмдэг байгаа. За энэ юунаас үүдээд байна гэхээр ерөөсөө төр маань Монгол төр тоо статистикийн хойноос өөрчлөж. Тэдэн хувь нь одоо Монгол иргэдийн тэдэн хувь нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн, тэдэн хувь нь дээд сургууль төгссөн гэдэг. Одоо бүр дээд боловсрол нь том болоод техник мэргэжлийн мэргэжлийн одоо ажил мэргэжлийн чиг баримжаа олгодог сургуулиудад 35 мянган хүүхэд сурч байхад дээд сургуульд нь 160 гаруй мянган хүүхэд сурч байх жишээ. 2 хоногийн өмнө анагаахын нэг мэргэжилтний ярианд гарчээд эмч нар нь совилогчоос олон болцсон. Энэ бол одоо Монголын бүх салбарт байж байгаа илэрхийлэл юм аа. За тэгээ боловсролын байгууллагууд чанар муутай байгаагаас болоод хувийнхан орон зайг бүгэлдэг. За эндээс ер нь бол хандлага бол ерөнхийдөө боловсролын байгууллагууд мөнгөнд илүү ач холбогдол өгдөг болчлоо. А суралцагчд бол ерөөсөө диплом сертификат олж авах нь чухал. Тэрээс биш энэ сурч мэдэх нь бол эдгээр асуудал болж арагшаа тавигдчихэв. За энэ юунаас болж ийн гэхээр ерөөсөө улсаараас төлөвлөлт алга нийгмийн захиалгыг тоохгүй байна. За энэ рүү чиглүүлдэг юм чиглүүлэг байхгүй болсон байна. За ингээд сурагчдын жилийн зардал явуулч. Оюутны жилийн зардал. За маш их зардалтай. Тэгээ энэ бүгдийг ингээ харах юм бол дараагийн харах юм бол манай боловсролын систем бол үндсэндээ ядуурлын их сурвалж болчиход байгаа. Ядуурлын их сурвалж. Тэгэхээр юуг томьёолж болох вэ гэхээр энэ бол ер нь зарлагын боловсролын систем юм байна. Сурах мэдэх нь үр дүн багтаа байгаа юм тохиолдолд энэ олон жилийг хүн амьдралынхаа үн цэнтэй цаг хугацааг зарцуулаад тэгээд ерөөсөн зараад байсан аав ээж хоёрыг бол одоо санхүүгийн асар их дарамтанд оруулаад өрхийн. Тэгээд үр бүтээлгүй ийм л одоо бүтээгдэхүүн боловсролын салбараас гараад байна. За нэгэн тал үр дүнгүй ийм бүтээгдэхүүн гарч байгаа бол тэндээс гарч байгаа багш нар ямар байх вэ? Багш нарын сургаж байгаа шав нар ямар байх вэ гэдэг өндөг дахианы үлгэр рүү орно эргэх холбоо. Тэгээ энэ бүгд бол үр бүтээл багтаа байна. Тэгэхээр энэ бол бас одоо өнөөдрийн зүгээр амжиргаад нь тааруулж хэлэх юм бол орлогын боловсролын систем рүү орохын бүрэн болцоотой. Яг ижил 23 4 нас хүрч байгаа хүүхдүүдийн хувьд одоо 2 хүүхэдтэй гэж үзэхэд нэг иймэрхүү байгаа. Хамгийн багаар бодоход амжиргааны доод түвшнэр ингээд тооцоход ийм одоо 2 хүүхдтэйгээ 24 настай хүүхэд тэжээж байгаа гэдэг юм уу хүүхэдтэй 2 хүүхэдтэй айл бол нэг 68 сая төгрөгийн зарлага гаргасан байхад орлогын боловсролын систем буюу одоо нэг бурхан ажилчид бэлтгээд хүүхдүүдийг уулын мод урттай богинтой ухаан түн сайнтай муутай гэж яг тэр чиг уламжлалт аргаараа хэрэг бэлдэх юм бол ийм бурхан ажилчид ур чадвартай хүмүүс бол 24 наснда ихээ хэмжээний орлого хуримтлуулсан байх ийм бүрэн бололцоотой. За дараа. За одоо бол ерөөсөө боловсролын систем бол ингээд 1-2 дипломтой ажил хайсан ийм хүмүүс байгаа. Тэгээ энийг бид маш сайн дүгнэлт хийхгүй бол энэ дараагийн слайд дээр одоо энэ наад талд нь бол багна 100 хүртэлх нас байгаа. Хүний нас. Тэгэхээр тэр цааталд нь цэнхэрдээлтэй Монгол хүн энэ хөгжингүй орны хүн хоёр өндөр нам хоёр байгаа. Энэ юу гэхээр нэг нь 30 жилийг илэрхийлж байгаа Монгол хүн хөгжингүй орны энэ залуу бол 60 насыг илэрхийлж байгаа. Яагаад тэгэхээр
Ерөөсө хөгжингүй орны иргэд бол ер нь 15 наснаас эхлээ бие дагаад ажил хөдөлмөрлөд орлогоо олоод эхэлдэг. 75 нас хүртлээр ажил хөдөлмөрлж идэвхтэй. За Монгол хүн бол нэг 25-аас 55 нас гэдэг нэг 30 жилийг эрч хүчтэй баримжаа тоо шүү. Ажилтдаг юм байна. Гэтэл энэ боловсролын систем бол ерөөс сургуулийн өмнөх цэцэрлэг яашил сургууль, их сургууль, магистр, доктор, магистр гэдэг энэ бол ерөнхийдөө дэлхийд даяар универсал болсон. Нэг 23, 4 нас заримдаа 25 нас хүртэл бол ерөөсөө яг ижилхэн байгаад. Гэтэл яг энэ 23, 4 нас гэдэг бол монгол хүний хувьд бол сургууль төгсөх, гэр бүлтэй болох, байртай болох, машинтай болох энэ бүх чухал хамгийн их зарлагтай бөгөөд амьдралын чухал мөчүүд бол нэг мөчтэй, нэг хоёрын 3 жил дээр бүгд давцж байгаа. Тэгээ энэ бол өөрөө оюутны зээлнээс цалингийн зээл рүү орох. За тэгээд цалингийн зээлнээсээ гарч чадаагүй хүн бол ерөнхийдөө тэтгэврийн зээл рүү явах. Энэ замаа сонгож байгаа илэрхийлэл юм. Тэгээд энд бид нар бол маш том акцент өгж дүгнэлт хийхгүй бол нөгөө улсууд нь яаж ихээр 15 наснаас 30 гаруй нас хүртэл ажиллаж хөдөлмөрлөөд өөрийн гэсэн байр суурьаа олчихсан, орлоготой бол орлоготой, байртай бол байртай, машинтай бол машинтай хүмүүс гэр бүл болж байгаа. Тэгэхээр энэ амьдралын мөчлөг юу хэлж байгаа гэхээр Монгол хүнд энэ цаг хугацаа гэдэг ямар чухал болох, дээрээс нь Монгол хүний оюуны чадах өндөр учраас хурдтай, маневртай одоо цөөхөн монголчуудыг хэрхэн яаж чадварлаг болох вэ гэдэг бол энэ олон зуун сая хүнтэй хүмүүсийн нийгэмшүүлдэг зүгээр нийгэмшүүлэх ач холбогдол нь илүү урд тавигддаг энэ системээр бид явах юм бол хөгжлийн манлайд хүрэхэд бол хэцүү гэдэг ийм дүгнэлтийг хэлээд байна. За дараагийнх нь орчих. За энэ бол ойлгомжтой. Тэгэхээр хүн бүр муу хүн гэж байхгүй, хүн бүр дөөрийн гэсэн одоо өгөгдөл авьяасууд байдаг. Чухамдаа тэрүүгээрээ хүн хөгжиж болцоотой. Энэ зураг дээр манай Алтай 13 оргил яг хүний одоо мэрэгжлийн болоод чадварын оргил гэдэг ингээд тодорхойлчих. Инженер хүний оргил нэг өөр, эрдэмтэн хүний, за багш хүний оргил бол хамгийн оройд байх те. Тэгээ хуульч, дуучин, тамирчин, бүгд малчин, бүгд өөр оргил. Муу хүн байхгүй. Тэгэхээр би юу хэлэх гээд ирэхээр энэ олон оргил руу бүгд өөр замаар явах ёстой маа. Манай боловсролын систем яадаг вэхээр одоо Алтай 5 богдод авирахад энэ хоног толгой гэдэг нэг дунд нь нэг овоо байдгийг. Уул. Тэр лөө 2-3 хоног явна. За энэ бол яг 18 жил хүүхдүүдийг бүгдийг чирж тэнд аваачичаад тэгээд одоо бараг л гэр бүл болох наснд нь очингууд нь за та нар өөр өөрийнхөө дуртай юмыг олоод өөр оргил руугаа авираарай гэд орхиж байгаатай адилхан. За энэ бол яг Монгол ухаанаар оюун дүгнэлт хийвэл энэ бүгд бол өнөөдрийн боловсролын систем бол бага боловсролыг бол буутах аргагүй. Сайн явж байгаа энэ чигээрээ байгаад за дундаас эхлээд буруу тийшээ яваад байгаа юм байна. Энд бол засвар хэрэгтэй. Яг ур чадвар сонирхол мэрэгжил нийгмийн захиалга чиглүүлэг рүү чиглүүлсэн ийм төрөлцсөн сургуулиуд руу орохгүй бол бүгдийг ингэж нэг арзмаар нэг конвейерээр явуулдаг. Тэгээ бүгдийн тэр орой дээр авчичаад буцаагаад амьдрал төрж яхад нь одоо зам мөрөө хайцгаа гэдэг энэ бол одоо яг алдаатай бөгөөд тосрогдож байгаа ийм зам байна. Тэгээ энэ бол миний одоо ойлгуулах гэсэн гол санаа гэж ойлгох хэрэгтэй. Энгийнээр хэлэх юм бол за бид дөрөв нэг нь Богдхан уул руу, нэг нь Сонгин хайрхан руу, нэг нь Чингэлтэй хайрхан, нэг нь Баян зүрх хайрхан руу явах гэж хаад та дөрөв нэг замаар яваа гэж байгаатай адилхан ийм л систем. Тэгэхээр дөрвөн өөр дөргөлд явах гэж бол дөрвөн өөр замаар явах хэрэгтэй. Энэ рүүгээ аль болох эрт явах аваас илүү сурч, илүү мэдж, илүү чадваржиж оргилдоо хүрнэ л гэсэн. Эрт оргилдоо хүрч амжилтанд хүрнэ гэсэн ийм л санаа. За дараагийн. За тэгээд нийгмийн бүх гишүүдээс яаж одоо үр шимийг хүртэх вэ? Социалист нийгэмд бид муу бол одоо чамайг малчин болгоно шүү, чамайг тэмс явуулна гэсэн энэ ойлголт өнөө хоёр ингээд тархинд хадаатай учраас аав ээж нар хүүхдийг бурхан ажилчин болох ур чадварыг өөрт нь таарсан ур чадвар эзэмшүүлэхээс илүү бүгдийг дээд боловсралтай болох гэдэг энэ чиглэл рүү яваад
Дээрээс нь боловсролын систем, боловсролын хуулины нөгөө бүгдийг бүрэн дунд боловсролтой болгох гэсэн энэ систем бүгдийг чирж тэр 12 жил одоо утга учиргүй чирж явдгаас болоод сургуулийн хөрөлцөө дутуу, анги танхим хөрөлцөөгөө, багш хөрөлцөөгөө гэдэг нэг ийм тулга тойрсон ярианд байгаа. Тэгэхээр Монгол Улсын ерөнхий сайд чөлөөлье гэдэг дөрвөн санаачлах хэлсэн. Боловсролын сайд ерөнхий сайд 2 боловсрол мэдлэгийн хоцрогдлоос залуусаа чөлөөлье гэдэг ийм санаачлага гаргаад байгаа ш. Би энэ санаачлагыг дэмжиж байгаа. Гэхдээ энэ санаачлагт хүрэхийн тулд боловсрол олгодоггүй, мэрэгжил олгодоггүй, дадал зуршил олгож чаддаггүй тогтолцооноос нь бас чөлөөлөх шаардлага. Чөлөөлье гэж ярмаар байгаа байхгүй. Бүгдийг биш. Энэ систем бол хизээ зөв байна гэхээр хуучнаар бол бид нар улаан шугам гэж ярьдаг байсан. Бүр одоо төрөлжөөд сонгон байдлаар сурч байгаа хүүхдүүдийн хувьд бол яг энэ системээр яваад тэр одоо ихтэй сургуульд ороо докторт ордог байх болцоод. Энэ бол дээдл нь 50%, доотл нь одоо 20% ч юм уу бараг тэр лүгөө очих юм бол зөв болох гэдэг. Гэхдээ нийгмийн одоо энэ яг тэр анги 4-р анги, 7-р анги, 9-р анги, 11, 12 гэсэн энэ ангил бол яаж ч өөрчлөгдөж болно. Одоо баг сургууль бол 5-р анги байгаа шүү дээ. Тэгэхээр 5-р ангиараа байж болно. Ямар ч байсан тодорхой Монгол хүний хэрхэн бүтэх вэ гэхээр яг л ахуй соёл дээр түшиглэн, зан заншил дээр, шүтлэг бишрэл дээр, ёс суртахуун хүмүүжил энэ дээр энэнийг л үндэсээ болгоод эндээс гараад тэгээд тодорхой шатанд нь бол өөрсдийнх нь дур сонирхол чадварт нийцсэн ийм төрөлжсөн сургуулиуд руу дунд сургуулиас нь эхлээд оруулах хэрэгтэй. Энэ рүү тун яралтай шилжихгүй бол дэлхийд даяараа ийм байдлаас татгалзаж байгаа. Манай боловсролын системд хэд хэдэн чухал нэр томьёонууд байгаа. Хүртээмжтэй байх. Тэгш хүртээмжтэй. Тэгш хүртээмжтэй гэдэг бол жишээ нь мужаан болох хүнд яг тэрэнд нь таарсан сургалтыг хүртээмжтэйгээр олгох тухай л асуудал. Тэрнээс биш мужаан болох үйлдвэрчийн ажилчин болох хүнийг яг тэгш байлгана гээд 12 төгсүүлэх тухай асуудал биш. Энийг ялгаж ойлгохгүй бол буруу тайлбарж буруу ойлгодгоос болоод бүгдийг сургана гэдэг. Хоёр дахь нэг асуудал бол ялгааг арилгана гэдэг. Хөдөө хотыг ялгааг арилгах биш. Харин Монгол үндэсний үзлэр шүүн тунгааж үзэх юм бол улсынхаа онцлог ахуй соёл түшиглэх юм бол харин ч ялгаатай байдлыг илүү өөгшүүлэх ёстой. Одоо Швед, Финляндд тийм болж байгаа ш. Тухайн орчинд нь тэр хүн хэрхэн яаж хөгжиж юу тэр амьдрал ахуйд нь хэрэгтэй, хөгжихтэн хэрэгтэй тэр чиглэлийн сургалтыг явуулна гэдэг. Ялгаатайгаар хөгжүүлэх. Жишээ нь малчин хүн бол магадгүй Монгол ахуй соёлыг авч үлдэх одоо голомт тулгуур гэж ингэж байна. Малчныг дутууд үзэхвш харин малчин фермер аялал жуулчлалын менежер гэдэг бол Монголын ирээдүйн хөгжил хийгээд энэ мэдээллийн орон зайд хамгийн одоо хувилбар сэтгэлгээний бяд сайтай ийм улсууд төрн гэдэг тэр талаас нь илүү хуулан таниулах аваас хөдөө хөгжин, Монгол хөгжин. Монгол соёл, иргэншил илүү баттай болно. Ёстой. Өнөөдрийн энэ системээр явах юм бол одоо та бүгд статистик харж байгаа 800 гаруй мянган хүүхдүүдийн 620 хэдэн мянган Улаанбаатар хотод дунд сургууль сурахаар ийм тооцоо гарч ирж байна. Тэгээ энэ юу хэлж ийм гэхээр Монгол улам л ондоош нь, улам глобал болно. Тэгээд үндсэндээ бол хөгжингүй орны арбайтын хийх хэмжээний ийм боловсролын хүмүүсийг бэлдээд байгаа. Тэгэхээр энэ бол одоо та бүгдийн өнөөдөр хэлэлцүүлэхдээ онцгой анхаарч энэ чиглэл рүү түшиж яриач гэж хүсэх гээд байна. Энэ яагаад гэж юм гэхээр тэртээ дэргүй Монголд бид нар ярьсан яриаггүй харин цоцроод байгаа бох. Дэлхийд даяар уламжилт сургах арга барил, уламжилт танхимын сургалт, уламжилт багш төвтэй сургалт бүгд ерөнхийдөө бараг зарим үе төгсгөл ирж гин гэж хүртэл яригдж байгаа шин. Тэгээ тэр нь бол илүү одоо шавь сургалтыг хүлээн зөвшөөрдөг байх, ур чадвартай хүмүүсийг дүүцүүлж тодорхой шаардлага хангасан тохиолдолд сертификат
юмыг олгодог байх энэ ийм хувилбарт систем рүү маш хурдан орохыг одоо шаардж байгаа. За дараагийн. За тэгээд энэтэйгээ холбоотой энэ боловсролын шинэ зорилт бол мэдээж багш сургууль хүмүүжүүлэх бэлтгэгчийн системээр хэрэгтэй. Боловсролын шинэ агуулга, шинэ технологи, шинэ арга барил хэрэгтэй. Шаардлагууд хэрэгтэй. Хамгийн гол нь бол төр нийгэм гэр бүлээс боловсрол өгөх шинэ захиалга, багш сурагчдын шинэ хандлагыг шаардж эхэлж. Одоо удахгүй дэлхийн багш гэдэг ийм нэр томьёо гарч ирнэ. Би огтхон жиргэлцэхгүй. Жишээ нь одоо түүхийн багш Монголд хэдэн зуугаар хэдэн мянгаараа байгаа. Гэтэл түүхийг хаанаас сурч яах нэхэр магадгүй Зүйбаатаргойн бичлэг подкаст боловсролын сайд байсан Отхон баярын лекц энэ бүгдээс хүмүүс хөгсөн залуугүй авчих. Яг тэрэн шиг биологийн багш юм байх уу гэхэд бид нар юун дээр харсан байх нэг ковидын үед анзаарсан. Хим биологи одоо физик зааж байгаа дотроос хүүхэд алийг сонгож яах нэхэр хамгийн чанартай хамгийн гоё зааж байгаа илэрхийлж байгаа багшийг сонгож. Тэр юу гэж нэхэр физикийн 3000 багш байвал магадгүй 3 багш нь багш бус нь бол чиглүүлэгч ментор болох ийм чиглэл рүү явах байх гэдэг. Тэгээ энэ бүгд л одоо боловсролын салбарыг ижүүрээр харахыг шаардж байгаа. Багш нарын цалин хэзээ өсгөх вэхээр боловсролын салбараас гарч байгаа бүтээгдэхүүн боловсролын салбараа тэтгэх чадамжтай улсынхаа хөгжлийг хурдсах эдийн засгийг тэлэх ийм чадвартай байж аж цалин хөлс хангамж бүгд нэмэгдэнэ. За үүнтэй холбоотой энэ өчигдрийн одоо гэдэг нь социализм нэмгийн үед бол мэдлэг чадвар зөв дадал зуршлыг илүү голчилдог байсан бол одоо өнөөдөр гэрчлэгээ диплом олж авах хэрэглэгч хөнгөн амьдралыг хайгч нэг ийм л байгаад байна. Хатуухан хэлвэл за энийг илүү амжиргаа ур чадвар авиасыг хөгжүүлсэн. За ёс суртахуунтай үндэсний үзэл оюун санааны үнэт зүйлийн өвийг суулгасан одоо тээгч дэг бэлдэх энэ чиглэлд одоо хөгжүүлэх ёстой гэж ингэж харж байгаа. За тэгээд Монгол авиас чадварыг нь төгс хөгжүүлчихсэн. За иргэний боловсролтой ёс суртахуун зөв дадал зуршилтай мэрэгжлийн төгс эзэмшсэн. За оюун санаа ёс заншил болон соёлын үнэт зүйлд нэлээд төлөвшчихсэн ийм ялгаатай Монгол ялгарл бий болгож ээж бид нар энэ үндэсний тархины тусгаар тогтнол, хэл соёлын тусгаар тогтнол, за цаашлуул генийн тусгаар тогтнол, төрийн тусгаар тогтнол, хэлийн тусгаар тогтнол оршноо л гэж ингэж л үзэж байгаа. За баярлалаа. Монгол үндэсний ардчилсан ам